Аймгийн засаг даргын 2021 оны 618 дугаар тушаалаар шинжлэгдэн батлагдсан аймгийн гендрийн салбар хорооны 2 дугаар хурал болж байна. Тус хурлаар 2021 оны гендрийн салбар хорооны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх, 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэж батлах хоёр гол асуудлаар хуралдаж байна. За энэ хүрээнд бол гендрийн үндэсний хорооны дүрм шинжилэн батлагдсантай холбоотой сумдад бас гендрийн дэд салбар хороодууд байгуулагдсан. За гендрийн дэд салбар хороо бол одоогийн байдлаар 15 байгууллага гендрийн дэд салбар хороогоо байгуулад байна. За мөн ажлын байрны бэлгийн дарамт ажлын байранд ялгарлан гадуурхахаас сэргийлэх заалтыг дотоод журамдаа оруулсан байгууллага бол аймгийн хэмжээнд 25 байгууллага болж байна. За аймгийн гендер эрхтэх шалыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хангалт бол 55% байгаа. За мөн энэ жилийн 2022 онд бид нар гол онцлог хийх зүйл маань бол аймгийн гендрийн салбар хороо сумдын гендрийн дэд салбар хороо шинжилэн байгуулагдсантай холбоотой салбар хороодын гишүүдийг чадваржуулах, за мөн эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулах, за мөн эмэгтэй хүмүүсийн дундаж нислэлтийн зөрүүг бууруулах чиглэлээр гол 2022 оныхоо ажлын төлөвлөгөөнд бол голлон тусгасан байгаагаар онцлог байна.